Сайн байцгаана уу? Энд маань. За, итгэлийн хажуулыг цааш нь үргэлжлүүлье. Тэр итгэл дээр хүний итгэл болон Бурхны итгэл үнэхээр Бурхнаас ирдэг байгаа. Түүнээс гадна бид нөгөө залбирал дээр шат дараалаад үтж байгаа. Тэгээд эргэлзээний талаар бас та бүхний удаа хэлж өгье гэж бодсон юм аа. Тэгэхээр эргэлзээ гэдэг зүйл ханаас ирдэг юм бэ гэхээр тарих толгойн үнэмшлэхгүй байдалтай холбоотой. Яг үндэ бас бид нар заримдаа үнэхээр нүдэнд итгэж гарт баригдаагүй бол итгэхэд бас хэцүү байдаг. Тэгэхээр энэ ганцхан бид нар ч бас тохиолддог зүйл бас биш байгаа. Яахан 20-24-өөс 30-ыг уншиж өгье. Тэгэхээр харин 12-1 болох ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэр энэ маань бүр итгэгч зөвхөн зүгээр нэг дэрдээ итгэж биш апостол буюу үнэхээр тэр анхны 12-1 байгаа Есүсийг сонгосон хүмүүсийн нэг. Тэгээд дээрэс нь энэ хүн маань Есүстэй дагаад 3 жил хамт үйлчилсэн, маш олон гайхамшгуудыг харсан тийм хүн байгаа. Тэгээд харин 12-1 болох ихэр гэдэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ. Бусад шавнарын түнд бид эзнийг харсан гэж ярив. Тэгэхээр 10-11 хүн за нэг нь явдас байсан явцсан гэр 10 хүн байсан гэсэн үг. Дээрээс нь мэр байгаа өөр хүмүүс байгаа. Бид эзнийг харсан гэж ярив. Харин тэр түүний гардах хадаасны сорвийг үзэж хадаасны оронд нь хурууга хийн түүний хажуу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ. 8 өдрийн дараа шавнар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үд үжидтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож амар амгалан танарт байх болтугай гэв. Тэгээд тэр Томаст тэр 8 өдрийн өмнө Томас тэр хүмүүстэй ярилцсан яриаг Есүс мэдчихсэн бөгөөд хурж ирээд Томас шууд хэлж байгаа. Томас уруугаа нааш нь хүрэг, гараа минь үз. Гараа нааш нь хүрэг, миний хажуу руу хий. Итгэлгүй бус харин итгэлтэй. Энд итгэлгүй гэхээс илүү doubt эргэлзэлгүй гэж хэлж байгаа. Яг англи үгэн дээр бол doubt no doubt гэж байгаа. Итгэлгүй бус харин итгэлтэй бай. Нүсэндээ эргэлзэлгүй харин итгэлтэй бай гэж хэлж байгаа. Эргэлзэхгүйгээр итгэлтэй бай гэж хэлд Есүс түн. Чи намайг харсан учраас итгэв. Хараагүй атлаа итгэсэн нь юрэлтэй юу гэжээ. Мөн намд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс шанарын хамт үлдсэн. Харин эдгээр нь Есүс бол Христ Бурхны хүн гэдэгт танарт нэг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээр та нар түүний нэрээр амьтаа болох юм аа гэж. Тэгэхээр бид итгэснээрээ түүний нэрээр амьтаа болдог гэсэн. Тэгэхээр энд байгаа Томсыг хараад хөө Томс шиг юм эргэлзээтэй гэж бид нэр заримдаа хүмүүс шоолж авах би харж байсан л та. Гэтэл бид яг бодит амьдрал дээр бүгдээрээ яг ийм Томс шиг эргэлздэг байгаа. Одоо жишээ залбирахад итгэлээр хүлээж авдаггүй хүмүүс зөндөө байдаг. Тэгэл за гэл залбирсан за үзээрэй гэхээр харин хүүхчиг итгэлтэй хүмүүс бол байдаг л та. Тэр хүмүүс бол залбирахад шууд итгэлээр хүлээж авдаг аа. За одоо нүдээ үд сүлжихээ үзэхэд өдөрөхөд нэг хүний чиг сонсдог болсон. Ер нь бол би өдөр болгоно гайхамшигтай болон Бурхны хийж байгаа ажлуудыг хараад үнэхээр гайхамшигтай. Ингээд харахад ойроос харж байгаа үнэхээр баяртай байдаг ба. Тэгээд эцэг өөрөө хийдэг байгаа нэг төрөөс биш хин нэгэн ч юм одоо би хийж байгаа юм хэрэгсээ биш. Тэгээд сайн мэдээр тэр хүний хүлээж авах үнэхээр тэнгис дээр маш олон тэнгэрлэгч нар баярлан бүжиглэж байгааг би үнэхээр мэдэрдэг ба. Тэгээд энэ үнэхээр сайхан зүйл. Гэтэ үнэхээр харахгүй байгаа, сонсохгүй байгаа хүний хувьд бол бас хэцүү л дээ. Бурхан надад бас гайхамшигтай бэлэг өгсөний ачаар би тэрийг харж мэдэрдэг болсон учраас миний итгэлийн бусдаас юу гэмтэй илүү хамархан итгэдэг гэх юм уу та хүүхчиг. Тийм учраас энэ бүхэнд өмшдөг болохын тулд та нар яах ёстой юм бэ гэхээр итгэлийн одоо видео ч юм үзэх, хүмүүсийн гэрчлэлийг сонсоход маш чухал. Яагаад вэ гэвэл тэгснээрээ та нарын итгэл бас зөвхөн Библийг уншсанараа итгэл төрдөг байгаа. Харин эргэлзээ яаж алга болдог вэ гэхээр бид нар тагтлагаанд өмших буюу тагтлагагаа шинжилсээс болж эргэлзээ алга болдог байгаа. Тэгэхээр Еврей 11:1-3 дээр итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгодог бид итгэлээр ойлгодог. Тэгэхээр Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн байна. Үгээр бүтээгдсэн. Тэгэхээр бидний үг бас маш чухал байгаа. Тэгээд залбирал дээр бид нар дөрвөн мэлсэн штэ. Нэгдүгürt итгэл хэрэгтэй. Өнөөдөр 20 дугаар нь үргэлжлэхгүй байх хэрэгтэй тий.
3 минут үнэхээр үгээр тунгалах хэрэгтэй байна. Үгээр тунгалахгүй бол энэ бүхэн бас цаашаа явдаггүй байгаа. Тэгээд дөрөвт нь хүлээж авах хэрэгтэй. Бас итгэлээрээ тэрийг хүлээж авч үйлдэлхийг хэрэгтэй байна. Тэгэхээр би сая эргэлзээний талаар ярьж өглөө. Тэгэхээр зарим ямар ч хүнд бас эргэлзээ байдаг байх нэ. Тэгэхээр тас бити өөрийгөө ямар эргэлзээгүй би ямар итгэлгүй амьтан бэ гэж өөрийгөө бас бити доош нь хийгээрээ. Энэ бүр мундаг Томас хүртэл юм байсан байна. Тэгэхээр албаар энийг бол бичсэн байгаа Библиэлд. Яг бол бид нэр Томас шиг бити байгаасаа гэж гадна бас Томас шиг бас байх боломжтой учраас бити өөрийгөө доош нь хийгээрэй гэж бичсэн байгаа гэж бодож байна. Тэгээд үнэхээр үзээгүй хараагүй гэж итгэсэн хүмүүс өрөөлдөө гэж Есүс манд хэлсэн байгаа. Та бүхэн бас гайхамшиг байдаг гэдэгт итгэхээрээ бас үнэмшээрээ тэгээд видеонууд болон онлайнаар тэгээд бас хүмүүсийн гэрчлэлийг бас сонсороо өөрөө бас гайхамшигтай тулгарч байсан бол болж байсан бол бас гэрчлэлийн хуваалцаараа таны гэрчлэлээр олон хүмүүс өмчлөлтэй байдал буюу тархитлагын шинжилэгддэг байгаа шүү. Тэгээд гэрчлэлээрээ гэж та бүхнийг уриалж байна. Баярлалаа.